За дараагийн шинжилсэн журам бол одоо оюутны визтэй холбоотой. За гадаадын оюутан солилцооны хөтөлбөрийн одоо оролцогчид мөн гадаадын одоо хэвлэл мэдээллийн албаны ажилчдын одоо визийн хүчинтэй хугацааг тодорхой зааж өгч хязгаарлахаар болж байна. Ашиглахад хэлбэр автомат хяналтын самбартай цахилгаан зарцуулдаг орчин үеийн олон шатлалд Ковей ус цэвэршүүлэгч нь тоосон цар, лаг шавар, хүнд металл, биологийн болон химийн бохирдлыг устгаж, элдв үнэрийг арилгаж, усыг сэнгэнсэн амттай цэвэр болгодог эрүүл мэндийн шидэд төхөөрөмж юм. Манайхан толон төхөөрөмжөө төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдаалахаас гадна түрээсийн үйлчлэгээ үзүүлж угсралт, суйрлуулалтыг өмнө төлбөргүй хийж гүйцэтгэдэг. Ковей Purifier. За та бүхэн санаж байгаа бол ийм журам одоо боловсруулж байгаа тухай манай өмнөх мэдээгээр мэдээж байсан. За тэгвэл энэ журам бол одоо ийхүү бодитоор хэрэгжихээр болж байгаа. Улмаар холбооны бүтгэлийн албанд бүртгүүлсэн мэдээ байна. За визийн хүчинтэй хугацааны тухай товч баримтыг дурдахад бол Америкийн нэгдсэн улсад ирж байгаа ихэнх төр визсүүдэд одоо тодорхой хүчинтэй хугацааг хил дээр анхнаасаа зааж өгсөн байдаг. За үүний хамгийн ойрын жишээ бол одоо аяллийн виз байгаа. За харин 1978 оноос хойш бол одоо дараах 3 ангиллын визийг статус сонгох боломжтой буюу за визийн анхны үүрэг зориулалт дуусах хүртэл одоо хугацаагүйгээр дахин сонгох боломжтойгоор хэлээр нэвтрүүлж ирсэн байдаг. За тухайлбал F1 визтэй оюутнууд одоо коллеж юм уу сургуулийн за бүтэн цагийн сургалтанд одоо хамрагдаж байгаа. Мөн одоо дадлагжих ажлын зөвшөөрлийн хугацаанд буюу за OPT авч байгаа үедээ визээ дахин сонгуулах боломжтой байна. За мөн J1 солилцооны оролцогчид бол үндсэндээ тухайн хөтөлбөрийн одоо спонсор хөтөлбөр програмаа одоо дахин сонгох хүсэлт гаргасан үед тухайн визийг дахин сонгох боломжтой байна. За ингээд I-визтэй гадаадын сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнууд бол за тухайн ажлын томлолд үргэлжилж байгаа нөхцөлд мөн одоо статусаа сонгож оршин суух боломжтой байнамаа. За эдгээр шалтгааны улмаас бол одоо визийн статус сонгох хадгалах гэсэн за бүхэл бүтэн одоо сүлжээ бизнес үүссэн бол нуус биш байдаг. За оюутны визтэй хүмүүс DHS-д одоо дахин шалгуулахгүйгээр за олон жил одоо статусаа хадгалах байдлаар одоо амьдрах боломжтой байна. За DHS-с үүний жишээ болгож тухайлбал одоо F1 статустай 20-оос 30 жил одоо Америкт амьдарсан тохиолдлууд. За 2000-аас 2010 онд оюутны визээр орж ирээд одоо хүртэл одоо идэвхтэй оюутан статустай байгаа 2100 гаруй одоо хүн байгаа тухай. За мөн одоо мөнгө авч статус хадгалдаг гэх одоо хуурамч сургуулиудтай холбоотой заллингийн хэрэгүүд. За 2026 онд илрүүлсэн одоо OPT-тэй холбоотой заллингийн 10,000 гаруй одоо хэрэг зэрэг одоо тохиолдол за мөн хэд хэдэн одоо тагнуулын хэргийг одоо үүнд жишээ болгон дурдсан байдаг. За тэгвэл энэ байдалд Трампын засгийн газар цэг тавихаар шийдэж энэхүү шин журмыг зарлаж байна. Тиймээс энэ журамд орсон тодорхой зарим нэгэн өөрчлөлтүүдийг бас тоомлж үзье гэж бодож байна. За шин журмаар FJ болон I статустай хүмбэр Америкийн нэгдсэн улсад байх хугацааг эцэслэн одоо нарийн тодорхой зааж өгдөг болохоор байна. За тухайлбал F1 визээр ирж байгаа гадаадын оюутнуудад дээд тал нь 4 жил оршин суух зөвшөөрөл олгохоор за энэхүү визийн хүчинтэй хугацааг хил дээр одоо тодорхой зааж өгөхөөр болж байна. За хэрвээ визээ сонгохоор бол сургуулийн зүгээс сонголт хийх хүсэлтийг үндэслэн оюутнууд визээ сонгох өргөдлийг одоо USCIS-д гаргаж зулмаар DHS-ийн одоо нарийн хяналт шалгалтайгаар за анх оюутны одоо виз өсөж байгаатай адил санхүүгийн одоо чадамж мөн одоо сургалтын хөтөлбөртэй холбоотой бичиг баримтын шаардлагатайгаар сонголт хийж болохоор зааж өглөө. За статус дууссаны дараах 60 хоногийн одоо грэйс период буюу за статус харлахгүй байхад өршөөлийн хугацааг богиносгож 30 хоног болгохоор заажээ. За J1 визийг бол зөвхөн одоо анхны мэдүүлж ирсэн хөтөлбөрийн
үргэлжлэх хугацаанд хүчинтэй байхаар. За энэ хугацааг дээд тал нь 4 жил хүртэл байхаар зааж өглөө. За мөн л одоо оршин суух хугацааг одоо хэл дээр тодорхой зааж өгөхөөр болж байна. За хэрэг хөтөлбөр сунгах шаардлагатай бол одоо USCIS зөвлөл гаргаж заавал DHS-ийн одоо оролцоо хяналтайгаар статус сунгах ийм зохицуултыг хийхээр боллоо. За харин гадаадын хэвлэл мэдээллийн ажилчдад олгодог I-визийг бол одоо зөвхөн ажлын томилолтын хугацаагаар олгохоор дээд тал нь 240 хоногийн хугацаанд олгохоор болж байна. За ингээд дээр дурдсан эдгээр одоо визтэй хүмүүсийн хувьд статусаа сонгох зайлшгүй шаардлага үүсвэл албан ёсоор дахин одоо өгдөл USCIS гаргах. Үүнд хураамж дахин төлөх, нотлох баримт шаардлагатай одоо бичиг баримт бүрдүүлэх. Ингээд магадгүй зарим хүмүүсийн хувьд одоо biometrics дахин өгөх. Мөн анх одоо виз авахтай одоо адил бичиг баримтын шалгалттай зэрэг эдгээр процессыг дахин явагдана гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн F1 оюутнуудад тухайлан хамаарах гол өөрчлөлтүүдийг одоо тоомлж үзвэл. Дээр дурдсан одоо статус хүчинтэй байх хугацааг 2 дахин богиносгож өгсөн буюу сургууль эсвэл одоо OPT дууссаны дараа хэлээр гарах эсвэл одоо статусаа өөрчлөхөд 60 хоногийн хугацаа олгож байсан бол энэ хугацааг 30 хоног болгож 2 дахин багасгалаа. Сургууль шилжих боломжийг хязгаарлаж байна. Оюутан өөр сургуульд шилжих эсвэл одоо сургалтын хөтөлбөрөөр өөрчлөхөөс өмнө одоо анхны I-20 олгосон сургуульд эхний нэг хичээлийн жилээ заавал одоо дуусгасан байх шаардлагатай болж байна. Магистр, докторийн түвшний оюутан хөтөлбөр сургуулаа солихыг одоо хязгаарлаж хориглож өглөө. Гадаадын оюутнууд сургууль хөтөлбөрөө одоо дуусгасны дүүргэсний дараагаар дахин суралцах шаардлагатай бол одоо төгссөн зэрэг дэвээс зөвхөн одоо дээш түвшний эрдмийн зэрэг цолын одоо хөтөлбөрт суралцах ийм шаардлага тавихаар болж байна. Энэ бол бакалаврын зэрэг хамгаалсан хүн бол зөвхөн одоо магистрийн түвшний сургуульд хамрагдах. Үгүй бол мастрын одоо түвшин сурсан хүн зөвхөн одоо докторийн түвшин сурах зэрэг. Ийм байдлаар одоо зохицуулт хийхээр болж байна. Тиймээс одоо ижил түвшний эрдмийн зэрэг дэв одоо дараалан эзэмших. Жишээлбэл бакалаврын зэрэг одоо хамгаалсан хүн дахин одоо бакалаврын түвшний сургуульд хамрагдах боломжгүй боллоо гэсэн үг. Мөн хэлний сургалтаар байнга статус сонгох боломжгүй болж байна. Хэлний сургалтанд сууж буй гадаадын оюутны визийн статусын нийт хугацааг бол одоо сургууль завсарлага амралтыг одоо оролцуулан нийт 24 сараас хэтрэхгүй буюу 2 жилээр хязгааруулахаар болсон байна. Шинэ журам хэрэгжиж эхэлсэн өдөр бол Америкт одоо FJ визтэй байгаа хүмүүсийн статус бол одоо шууд тэр өдрөө өчнгөө болохгүй нь ойлгомжтой. Ингээд эдгээр хүмүүс одоо визтэй хүмүүсийн хувьд одоогийн I-20 юм уу DS-219 дээр тусгасан хөтөлбөрийн дуусах хүртэл эсвэл шинэ журам хэрэгжснээс хойш дээд тал нь 4 жил хүртэл хугацаагаар буюу энэ хоёр нөхцөлийг аль төрүүлж дуусах хугацаагаар статус хадгалахаар боломжтой болж байна. Энэ мэтээр гадаад оюутны визтэй холбоотой энэ шинжилсэн журам нь маш олон сая хүнд хамаарна. Үүний дотор журам хүчинтэй хэрэгжиж эхлэхээс өмнө сурч байгаа, шинээр ирж байгаа, визээ сонгуулж байгаа, OPT өргөдөл гаргасан, ажиллах эрхийн өргөдлүүд гэх мэт маш олон сая хүний асуудал шилжилтийн үед яригдах учраас дотоодын хөлөөс хамгаалах яамд журам гарахаас өмнө Америкийн эзэн улсад байсан гадаадын иргэдийн оюутны визтэй холбоотой үүссэн альва техникийн хүндрэл асуудлыг шийдвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх эрхийг 2 жилийн хугацаанд олгож байгаа тухай журамд заасан байна. Тиймээс шинэ журам хэрэгжиж эхлэхээс өмнө FJ юм уу I визтэй ажиллах эрхтэй Америкийн эзэн улсад байгаа хүмүүс өөрсдийн сургууль юм уу ажлын газрын зөвлөхүүдтэй уулзаж шаардлагатай бол хуульчтай уулзаж зөвлөгөө авах шаардлага инхүү үүсэж байна. Мөн шилжилтийн үед эдгээр визтэй гадаадын иргэдийн талаар авах бодлого зохицуулалтыг
тухайн шинжилсэн журамд нарийн тусгаж зааж өгсөн байгаа. Үүнтэй холбоотой бичиг баримтууд нь цаашдаа гарна гэсэн хүлээлттэй байна. Тиймээс дээрх хоёр журмыг үзэх линкүүдийг мэдээний доод оруулж өглөө. За оюутны визтэй холбоотой шинжилсэн журам нь дээрх 60-гаар тооцвол 9 сарын 15-нд хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. Харин тодорхой хугацаа зарласан даруйд манай сургаар иргэн мэдээлэх болно. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ.